Сайн байцгаана уу найзуудаа? Солонгоо агш нэ. Найзуудаа, та нар ганцаараа аялж үзсэн үү? Ер нь ганцаараа аялвал ямар байдаг бол? Сонирхолтой байдаг болов? Ер нь ганцаараа аялдаг хүмүүс байдаг болов? Байдаг бах тий. Тэгвэл ганцаараа аялахаар хэр сонирхолтой байд юм болов? Үр гөвчөө үрээд, хоол хүнсээ бэлдээд, луужангаа бариад тэгээд ганцаараа аялж ийн гэж төсөөлдөг. Хоол хүнс маань дуусвал яах вэ? Ганцаараа хүн чинь хэцүү шүү дээ, тийм ээ? Гэдэс их өсөөд тэгээд юуг хамгийн түрүүнд бодогдох вүлээ? Гэртээ хурдан харих юмсан гэж бодно шүү дээ. Бас заримдаа магадгүй харахгүй шүн болох юм бол айн тийм ээ? Энд тэндээс чон гараад ирэх үедээ, баавга гараад ирэх үедээ, эсвэл амар хүмүүс ороод ирэх үедээ, дээрэмчд ороод ирэх үедээ гэд ганцаараа аялж байгаа хүмүүс маш олон зүйл санаа зовдөг бах тийм. За тэгвэл Библиэлд Египтээс гараад цөл рүү аялж байгаа нэгэн ард түмний тухай гардаг. Бүгдээрээ хаана байдгийг олж харцгаая. За Израиль ард түмэн Египтээс гарахдаа маш олон хүмүүс гэрээсээ гарахдаа хоол бэлдэж гарсан байна. Гэтэл тэдний хоол хүнс нь дуусаад тэгээд маш их өссөн учраас сэтгэл санаа ч гэсэн маш тавгүй, ууртай, уцаартай болохгүй. Бурхан Израильчуудад юу хийж гисэн талаар бүгдээрээ хамтдаа харцгаая. Бүгдээрээ Гитлэл номны 16-гийн 11-ээс 12 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Гитлэл номны 16-гийн 11-ээс 12. Эзэн Мосед Израилийн хүүгүүдийн гонгиноныг би сонссон. Үдшийн бүрийгээр та нар мах идэж өглөө талхаар цадах болно. Би бурхан эзэн чинь гэдгийг та нар мэдэх болно гэж тэдэнд хэл гэв. Амен. Израиль ард түмэн Египтээс гараад Елимийг өнгөрч Синай ууланд хүрсэн байгаа. Тэд цөлийг өнгөрч явахдаа Мосе Аарон нарт гомдлож эхэлсэн байгаа. Яагад гэвэл бүтэн 1 сарын турш цөлийг туулахдаа тэд маш их өлссөн байгаа. Дээрэс нь маш их ядарсан. Тэгээд тэд нар юу гэж бодсон бэ гэхээр бид нар Египтэд боолоор амьдарч байсан үе минь дэндүү сайхан байж тээ. Яагад гэвэл Египтэд ядчил гэдэс татхлан байсан шүү дээ. Ингээд ард түмэн Мосе Аарон нарт гомдлсон. Тэгвэл энэ гомдол нь яг л Бурхан гомдлож байгаатай адилхан байсан. Бурхан Израилийн ард түмний гомдлох, гонгинох дууг сонсоод тэгээд Бурхан Мосег дуудаад ингэж хэлсэн байна. Би өдөр болгон Израилийн ард түмэнд хоол хүнс өгөх тул хэрэгцээнийг хэрээр аваад яв. 6 дахь өдөр нь 2 дахин ихийг тэд нар бэлдэг. 2 дахин ихийг хурааж авах. Миний үгийг дагж гин үү, үгүй юу гэдгийг би үүгээр шалгах болно. Ингээд Мосе Ааронаар энэ үгийг Израилийн ард түмэнд дамжуулсан байна. Тэгээд өглөө эртлэн босоод майхнаасаа гараад харсан чинь тал газраар дүрэн цагаан шүүдэр мэт жижигхэн талх бууж ирсэн байна. Харин орой болохоор энэ тентээс бүдэн шууд нисчирээд тал газрыг дүүргдэг байсан байна. Энэ бол Бурхны Израилийн ард түмэнд өгсөн хоол хүнс байсан байна. Өглөө нь талх идээд орой нь бүдэн шууны мах иддэг байсан байна. Тэгээд онцлог нь хүн болгон өдөр бүр хэрэгцээнийхээ дагуу хурааж авдаг байсан байна. Нэг өдөрт нэг омер талах хурааж авдаг. Тэгээ Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр та нар хэрэгцээнийхээ хэрээр аваа. Хэрвээ илүүг аваад өглөө болтол хадгалах юм бол тэр нь өртдөж муудах болно. Битгий хадгал, битгий үлдээ гэж хэлсэн байна. Яг өдрийнхөө талхыг өдөртөө л ид гэж хэлсэн. Гэтэл зарим хүмүүс нь бодохдоо
айгүй бол бурхан маргааш ийм талах өгөхгүй байж магадгүй. Маргаашийн талахыг нөөцлчихье гэд зарим хүмүүс нь тэр талхнуудыг өглөө болтол хадгалаад нөөцлсөн чинь яасан гэж нөгөө нэг талхнууд нь бүгдээрээ маш хурдан муудаад өмхийрөөд өтөөр дүүрсэн байсан байна. Ингээд хүмүүс өдөрт нэг омер талах идэх ёстой юм байна. Өдрийнхэн талахыг өдөртөө л идэх ёстой юм байна гэдгийг израилчууд ойлгож гисэн байна. Ингээд 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь өдөр өнгөрөөд хагас өдөр нь яасан бэ гэхээр 2 дахин ихийг хурааж авсан байна. Яагаад гэвэл бурхан тэгж тушаасан. Харин 7 дахь өдөр буюу амралтын өдөр бурхан талахыг буулгахгүй гэж хэлсэн байна. Тийм учраас 7 дахь өдөр идэх талхаа 6 дахь өдөр буюу хагасаа өдөр 2 дахин ихийг төөж хадгалаарай гэж хэлсэн байна. Ингээд 7 дахь өдөр буюу бүтэц сайн өдөр зарим хүмүүс талах түүх гээд майхнаасаа гарсан чинь бурхан талах буулгаагүйсэн байна. За тэгээд хүмүүсийн жижигхэн талахыг юу гэж нэрлсэн гэж манна гэж нэрлсэн байна. Тэгээд энэ жижигхэн манна гэдэг талах маань маш жижигхэн цагаан өнгөтэй тэгээд маш амттай зүгийн балтай жигнэмэг шиг байсан байна. Израильчууд энэ маннаг цөлд 40 жил амьдрахдаа 40 жилийн турш маннаг өдөр болгон идсэн байна. Тэгвэл энэ маннагаар дамжуулаад бурхан Израилийн ард түмэнд өөрийнхөө хайр ивэлийг харуулсан байна. Дээрэс нь гомдлож гонгилсон ард түмнээ эцсээ хүртэл хайрлаж хоололсон бурхны хайрыг харуулсан байна. Тэгээд хүн болгон өдөр бүр идэх хэмжээгээрээ маннаг хурааж авсан байна. Энүүгээрээ Израилийн ард түмэнд юу зааж өгсөн бэ гэхээр шуналтахгүй байхыг зааж өгсөн байна. Илүү ихийг авах гэж шунахгүй байхыг израильчуудад зааж өгсөн. Хоёрдугаарт нь бурхны үгэнд дуулууртай байхыг зааж өгсөн байна. За тэгвэл найзуудаа бурхан өнөөдөр биднэрт маннаг өгдөг болов? Та нар ингээд өглөө босоод гэрээсээ гарсан чинь гэрээжин гадаа тал дөрөв цагаан жижигхэн зүгийн балтай амттай тийм талах байдгүй. Одоо бол тийм зүйл байхгүй ч гэсэн бурхан шинэ гэрээгээр дамжуулаад биднэрт бурхны үг болох маннаг бидэнд бэлгэлсэн байна. Тэгвэл израильчууд тийм ээ өдөр болгон идэх хэмжээнийхээ маннаг хураадаг байсан шиг бид нар өдөр болгон манна буюу бурхны үгийг унших хэрэгтэй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө махан биеийг хооллохын тулд өдөрт 3 удаа хоол иддэг тийм ээ. Өглөө, өдөр, орой хоол иддэг шүү дээ. За хүн махан биеэ тэгээд хооллож тийм байж тэгвэл сүнсээ хэр хооллолдог бол бидний сүнс бас өсдөг байх нь шүү тийм ээ. Тэгвэл энэ сүнсээ бид нар юугаар хооллох вэ гэвэл бурхны үг болох манна. Бурхны үгээр хооллох хэрэгтэй байна. Тийм ээ? Хэрвээ бид нэр бурхны үгийг уншихгүй, бүтээсээ өдөр цуглаандаа очиод бурхны үгийг сонсохгүй бидний би ийм таргаж гисэн сүнс нь ингэ тураад ямар ч хүчгүй болдог байх нь шүү, тийм ээ? Тэгвэл махан биегээ хүчтэй байлгадаг шиг сүнсээ ч гэсэн хүчтэй байлгахын тулд бид нэр өдөр бүр бурхны үгийг унших хэрэгтэй. Тэгээд бүтээсээ өдөр болгон бурхны үгийг сонсох хэрэгтэй ахна шүү, тийм ээ? Энэ бол бидэнд өгөгдсөн манна ахна. Тэгвэл маннагаар дамжуулаад бурхан биднэрт хайртай гэдгийг харуулсан, тийм ээ? Мөн маннагаар дамжуулаад бурхан бидний хэрэгцээг хангаж өгдөг байх нь шүү дээ. Мөн биднийг дуулууртай байхыг сургасан байх. Тэгвэл бүгдээрээ тэр бурхандаа талархаад хамт залбирцгаая. Бурхан эзэн минь танд баярлалаа. Израильчууд 40 жил цөлд амьдрахдаа магадгүй таны өмнө маш олон удаа гонгинож, гомдлож, уурлаж байсан ч гэсэн бурхан та Израиль ард түмнийг эцсээ хүртэл хайрлаж, та өөрийнхөө ард түмнийг хооллож, хувцаслаж байсан энэ түүхийг бид нар сонслоо. Өнөөдөр ч гэсэн та биднийг хайрлаж, бидэнд хэрэгцээтэй байгаа хоол хүнсээр биднийг хангаж, дулаан гэрт амьдруулж, хайртай аав ээжээ минь
аав ээжээр минь дамжуулаад биднийг бас дулаахан хувцаар хангаж өгдөг учраас танд баярлалаа. Эзэн минь тэгээд биднэрт бас сүнсний хоол болох Бурхны үгийг бас бидэнд зөвшөөрч өгсөнд баярлалаа. Израилийн ард түмэн өдөр болгон манна түүж үздэг байсан шиг бид нар ч гэсэн өдөр болгон Библийг дэлгээд уншдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Өөрсдийнхөө сүнсийг бас хүчтэй байлгахын тулд сүнсээ ч гэсэн хоололдог хүүхдүүд байлгаж өгөөч. Өдөр болгон таны үгийг уншиж, таны үгийн дагуу амьдрсан хүүхдүүд байлгаж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурхны үг болох Библийг уншицгаая. Тэгээд бүтэнсээ өдөр буюу эзний өдөр цуглаан дээр очоод сургаалын цаг дээр үүмэлхгүйгээр чихээ дэлгэлгээд нүдээ бүлтийлгээд маш анхааралтайгаар Бурхны үгийг сонсцгоё. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцгаая. Түр